За байна уу? 8 болцсон байна. Хэдүүлээ юу яах вэ? Уулзалтаа хэлж яах вэ? Байна уу? Байна. Сонсож байна. За. Окей. За. Чи юу яах вэ? Сэлэнгээ яах вэ? Тэгэхээр орж байгаа зочноор яах танилцуулаад уулзалтаа хэлж байна. Би сайн байцгаана уу? Манай Монтрейдерс эмэгтэйчүүд өнгөрсөн хугацаанд бүгдээрээ сайн байцгаасан уу? Уулзалтаагүй бүгдээрээ бас нэлээд удсан байна. Зэн уулзалтаа яг бүгдээрээ хийгээгүй нэлээд өнгөрсөн байна. За тэгээд өнөөдрийн уулзалтаар бид эрхийн санхүүгийн боловсрол чиглэлээр доктор хамгаалсан. Мөн одоо Монгол өрхийн санхүүгийн чиглэлээр одоо сургалт зөвлөг үйлчилгээ мөн одоо ерөнхий боловсролын сургуулиуд зорилт бүлэг за мөн эмэгтэйчүүд гэдэг ингээ олон одоо зорилт бүлгүүдэд өрхийн санхүүгийн боловсрол одоо хичээлийг олгодог. Олон улсын Улаанбаатар их сургуулийн бизнес удирдлагын чийхний дэд профессор Оюун Сүрэн өнөөдөр та бүхэнд өрхийн санхүүгийн боловсролын талаар болон өрхийн санхүүгийн хөтөн төлөвлөгөө гэдэг талаар одоо ярилцахаар надтай нэг өрөөнд ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргье. сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч манай уулзалтанд оролцож байгаад баярлалаа. Тэгээд маань хамт сонсгоод хүлээж агаад. За би скрин шеэр хийгээд За дэлгэц харагдаж байгаа байх тийм ээ. За миний харагдахгүй уншаад ах чинь. Жаа. За. За та бүхнээс яг хичээл маань нэг асуулт асуумаар байна. Та бүхэн маань өөрийнхөө яг гэр санхүүгээ ер нь төсөөлдөг. Яг одоо хувь хүн болгон тухайн өөрийнхөө гэр бүлийн санхүү, орлого зарлага, за мөн өрхийн санхүү тулгамдж байгаа асуудлуудыг өөрсдийнхөө санхүүгээс ерөнхийдөө хэрхэн олж чаддаг вэ? Тийм туршлага байна уу? Өрхийн санхүүгээ үздэг хүн байна уу? Яг өдөр тутмын өрхийн төсөв тооцоогоо нэгтгэж хардаг. За магадгүй 7 хоногт ч юм уу тийм эсвэл сардаа нэг удаа өрхийн санхүүгээ төлөвлөдөг, төлөвснээ дагуу зарцуулт хийсэн үү гэдгийг эргээд нэг анализ хийдэг. Ийм туршлага та бүхэнд байна уу? За миний хувьд болохоор би зүгээр Excel sheet-дээр сарынхаа тодорхой зардлуудаа бичээд орлогуудаа ингээд давтуулж бичиж явчихдаг л да. Тэгээд ойролцоогоор яг сарын сүүл болоод ирэхээр ерөнхийдөө за энэ зардлын сарын төсөвт хэд хэдний ямар бас их хэмжээний зардлууд ямар зардлууд гарав ерөнхийдөө бичиж явж байгаа. За тэр өрхийн санхүүгээ бийвд биднэрт ямар ач холбогдолтой ер нь өрхийн санхүү хөтөн гэдэг нь зөвхөн одоо юу гэдэг те гэр бүл дэх эмэгтэйчүүдийн зөвхөн ээжүүдийн хийх ёстой ажил уу? Энэ өрхийн санхүү нөрөө хүчснөрөө биднэрт одоо ямар гол те комментиг өгдөг бэ гэдгийг өнөөдөр бас хичээлээр бүгдөө хамтдаа ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр өрхийн ерөнхийдөө санхүү гэдээ ярихтаар хүмүүс ихэнхдээ өрхийн төсөв гэж ойлгодог. Тэгэхээр өрхийн төсвийг ерөнхий одоо байдлаар нь авч үзэх юм бол өрхийн орлого мэдээ зарлага гэсэн хоёр хэсэгтэй. Тэгэхээр та бүхэн манд бодож байгаа те өөрсдийнхөө яг тухайн гэр бүлд орж байгаа хувь хүний орлогоос гадна тухайн гэр бүл дотор байгаа бүх хүмүүсийн одоо нийслэн орлогыг өрхийн орлого гэж ярьж байгаа. Заримдаа одоо юу гэдэг нь те санхүүгээ хийж байгаа хүмүүс маань зөвхөн өөрийнхөө орлогыг одоо тухайн өрхийн орлого гэдгээр нь тооцоодог ч юм уу. За эсвэл одоо яг өрхийн орлого дотор байгаа нийт орлогыг хамруулахгүйгээр зөвхөн тогтмол орлогуудаа өрхийн орлогодоо ингээд авч бичдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээ өрхийн санхүүгээ бид нэг ингээ өөрсдийнхөө одоо юу гэдэг нь үзэл бодлороо өөрсдийнхөө хийсэн дадал туршлаараа ингээ хийгээ явж идэг. Гэтэл яг өрхийн орлого гэдэг зүйл маань өөрөө юу орлого вэ гэхээр тухайн гэр бүлд орж ирж байгаа бүх орлогыг хамааруулж авч үзэх шаардлагатай байдаг.
тухайлах бодоо тэр гөрүүд орж ирж байгаа тогтмол болон тогтмол бус шин чанартай орлогууд байгаа. Тэгэхээр энэ орлогуудаа бид нэр өрхийн орлого гэж нэгтгэж үзчихээж тухайн гэр бүл нийт хэдэн төгрөгийн орлого сардаа ирнэ олдгийг хичнээн төгрөгийг нь одоо тий тогтмол орлогоос хичнээн төгрөгийг нь одоо тогтмол бус орлогоос бэ гэдгээс харж чаддаг. Ингэж орлогыг бид нар харж чадах гол онцлог юу вэ гэхээр нөө эргээд санхүүгээ бүтгэхэд тэр орлогоос маань гарч байгаа зардалуудыг бид нар дараагийн сардаас хуваарлах. За тэр хуваарлалтаа хамгийн гол нь одоо нийтлэг гардаг зардалууд юу гэдгийг асуу чанартай ч юм уу тий одоо тодорхой хэмжээний бизнес арилжаа 8 ч юм уу тий эсвэл одоо эсвэл хүүхдүүдийн сургалтын төлбөр гэдэг тухайн гэр бүл сар болгон тогтмол гардаггүй ч гэсэн тодорхой хэмжээний тийм тогтмол бус зардлууд байдаг. Тэгэхээр гэр бүл маань өөрөө энэ зүйлүүдийг бид нар ялгаж харж чаддаг юм одоо боломжтой болдог байгаа. За тэгэхээр өрхийн санхүү маань бидний одоо гол одоо юу тэгээ фокус өгдөг нэг үг байдаг. Хамгийн гол нь өрхийн санхүүгээ ээж одоо их хураа бас хэдүү одоо менежменттэй байх хэрэгтэй гэдэг нь дээр авчаагийн одоо тий сургаал судалгаа бас гарсан байдаг. Тэгэхээр энэ маань ч гэсэн бидний амьдралд бас ингээд аваад үзэх юм бол бас маш чухал одоо фокус болж байна. Ягаад гэвэл хүмүүс илүү хурдан хураахыг илүү мөнгийг одоо бий болгохыг хүсэж байдаг боловч тэрний цаанд бид нар тэр зүйлийг тэр санхүүгээ зөв хэрэглэх гэдэг юм одоо санхүүгийн боловсрол бид нарт бас маш чухал байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн боловсрол гэдэг зүйлийг бид нар зайлшгүй готаар эсвэл мэрэгжил эзэмшснээрээ эсвэл санхүүгийн зөвлөх үйлчлэгээ авснараа бид нар эзэмшээд байгаа биш. Энэ санхүүгийн мэдлэг боловсрол гэдэг бол хүн өөрийнхөө санхүүгийн сахилах ба тий санхүүгийн зөв дадал зуршид сууснаараас энийг өөртөө бий болгох ирээдүйд үр хөвгтөд зааж сургах ийм боломжтой байдаг. За тэгэхээр би зүгээр энэ дээр зүгээр нэг ойлгосон байгаа. Жишээ нь тухайн гэр бүл болоод мэдээж хүн болоо өөрийн гэсэн хүсэл хэрэгцээ тий сонирхолтой байж байгаа. Хүн болоо одоо юу гэдэг би тийм зүйл авмаар байна. Магадгүй хүүхдүүдийн нас хүсээс хамаарат за тухайн гэр бүлийн ажил мэргэжил онцлогоос хамаарат хүн болгоны хүсэл хэрэгцээ одоо ялгаатай байгаа. Гэхдээ хизээч хүний хүсэл хэрэгцээ бол одоо хязгаарлагдмал байдаггүй. Эдийн засгийн онц дээр ч гэсэн ер нь хүний хүсэл хэрэгцээ хязгааргүй байдаг. Харин хязгаарлаж өгдөг одоо ганц зүйл бол энэ хязгаарлагдмал баялаг нөөц буюу биднийхэр одоо төвчдөр зүйлүүд нөгөө ордог мөнгө ордог те энэ зүйл байж идэг. Тэгэхээр энийг бид нар зөв зарцуулаад хязгаарлагдмал тэр мөнгө ордгоо тэр хүмүүсийг хязгааргүй хэрэгцээнд оновчтой зарцуулж чадж байгаа энэ ойлголтыг өрхийн төсвөө менежменттэй сайн хийж гинэ гэж бас хэлэх боломжтой байдаг. За тэгэхээр түрүү хичээл юм асуусан шүү дээ тий ерөнхийдөө та нар өрхийн төсвийн бүтц чинь ямар байна вэ? Тэгэхээр нийтлэлээр одоо ямар нэг юмны төсөв гэдэг бол ордог зардаг гэсэн хоёр талтай байгаа. Тэгэхээр нөгөө нэг тухайн өрхийн хувьд өрхийн ордог гэж авч үзээд байгаа зүйл маань тэр гэр бүл байгаа бүх гишүүдийн орлогыг нэгтгэж яриад байгаа. За гэхдээ өрхийн одоо юу гэдэг нь ордог магадгүй эдгээр нөхөр за тодорхой хэмжээний ажил ажиллаж байгаа одоо юу гэдэг нь насан туршийн хүүхдүүд ч юм уу байнтай. Тэгэхэд энэ орлого дотор яг гэр бүлийн санхүү руу орж байгаа орлогоо бас тэмдэглэж явах боломжтой. Тэгэхгүй бүх хүмүүсийн орлогоос нэгтгэхэд заримдаа дундын данцтай ч юм уу эсвэл зарим гэр бүлүүд одоо тухайн гэр бүл хэрэгцээтэй зүйлийн зөвхөн орлогоо хамтарч ингэж нийлүүлж авдаг ч юм уу ийм онцлог байдаг. Тэгэхээр танаа гэр бүлийн өөрийн чинь онцлог юу вэ гэдгээс хамаарат өөрийнхөө өрхийн орлогыг тодорхойлж чадна. За онцгийн агуулгууд бол мэдээж нөгөө орлого гэхээр бүх зүйлийг нэгтгэсэн зүйлийг тухайн өрхийн орлого гэж авч үздэг боловч гэр бүл болон өөр өөрийн гэсэн онцлогтой бас тохируулж чаддаг. За тэгэхээр өрхийн төсвийн бас нэг чухал хэсэг бол мэдээж өрхийн зардаг байгаа. Бидний ерөөсөө гол анхаарах ёстой өрхийн санхүү дээр анхаарах ёстой бас нэг гол зүйл юу гэхээр ерөөсөө өрхийн зардаг байдаг. Тэгэхээр нөө зарлагыг бид нэр зөв удирдах чадах, зарлагаа бид нэр одоо юу гэдэг нь тодорхой хэмжээнд зарлагын төвшөнгөө мэддэг байх. 7 хоногт ер нь хүнсний зардал за магадгүй хэрэглээний зардлууд ээж болно. За магадгүй хөрөнгө оруулалтын зардлууд ч юм уу хүүхдтэй холбоотой гарч байгаа зардлууд за магадгүй өөрөөгөө хөгжүүлэх зориулж байгаа энэ зардлуудыг бид нэр яах нь санхүүгээр бичдэг хүн болоод яг тодорхой тоймтой харж чаддаг байгаа. Хэрвээ тэгэхгүй бол нөгөө урсгалаараа бид нэр санхүүгийн асуудлыг зохицуулаад явах юм бол гинтийн одоо юу гэдэг нь магадгүй тийм хүчин зүйлүүдийг бид нэр өрхийн эдийн засаг манаас хямрах буюу өвчлөх магадлалтай болчдөг. Тэгэхээр нөгөө нэг энэ ойлголт маань өөрөө ингээд бидний гэр бүл дотор санхүүгийн асуудал тулгамдж гарч ирдэг ийм ойлголт юм шиг боловч та дагуулгадаа бид нэрээ өөрийнхөө өдөр тутмын хийдэг автомаараа энэ зүйлийг зохицуулах боломж байдаг.
За энэ өрхийн төсвийн бүтцээр бас энэ доор нь хоёр зүйлийг бичсэн байгаа. Жишээ нь зарлахаас давсан орлого гэж бас ойлголт байгаа даа. Яагаад зарлахаас давсан орлого гэж байна вэ гэхээр зарим гэр бүлүүдийн хувьд одоо юу гэдэг нь орлогын түвшин бас доогуур, амжиргааны түвшин, ажил эрхлэл тухайн одоо юу хүний хүн ам зөв хүчин зүйлтэй холбоотойгоор зарлага маань магадгүй орлогоосоо давчиж болдог. Тэгэхээр зарим саруудад тэнцүү гараад өрхийн төсөв маань орлого зарлахын тэнцээ, зарим сар доторх ингээд ялгаатай гарах гэдэг. Тэр нөө зарлагаас тавж байгаа орлого гэдэг маань тухайн гэр бүлийн хувьд одоо төрөмтлөд болдог гэдэг одоо нэг ойлголт онцлог байдаг. Тэгэхээр зарлагаасаа орлого чинь давж гинүү гэдгийг хэн харж чадахгүй. Тэгэхээр өрхийн санхүүгээ хийж байгаа хүн бас тооцоолол дотроос хардаг. Яагаад гэвэл тухайн одоо юу гэдэг нь орлогын шин чанараас хамаарат магадгүй 14 хоногт орлогоо тооцдог, 1 сарда орлогоо тооцдог болоод үнэхээр орлого зарлах хоёр чинь тэнцэж гинүү ягаатай байна уу гэдгийг бид нараас хийж явах таарчдаг. За гэтэл бас нэг ойлголт гарч ирээд байна. Орлогоос чи хэрвээ зарлага давчвал за ямар онцлог гарч ирэх вэ тухайн гэрүүд ерөнхийдөө орлогоос зарлага давж исэн ийм тохиолдлууд та нарт бас байна уу тийм өөрсдийнхөө санхүүгийн явж байхад мэдээж нэг орлого чинь хүрэлцэхгүй байж болно эсвэл зайлшгүй зардууд гараад түүнийг дахиж одоо олох зайлшгүй хэрэгцээ шаардлага гардаг ч юм уу эсвэл гинтийн зардуудтай холбоотой орлогоос маань бас ингээд зарлага давж болдог. За энэ үед өрхөд юу бий болдог вэ гэхээр үр хөдөлбөр буюу зээлийн асуудал гарч ирдэг. Тэгэхээр өрхийн төсөв маань өөрөө зөвхөн орлого зарлах гэсэн хоёр ойлголтыг дотроо агуулдаг байгаа юм биш. Тухайн өрхийн тооцоотой менежменттэй санхүүгийн төлөвлөлттэй байдлаас хамаарат хуримтлалын асуудал яригдаж болж байна. За мөн нөгөө талаасаа үр хөдөлбөр зээлийн асуудал ярьж байна. За тэгэхээр бид нэр өрхийн төсөв гэдэг зүгээр энгийн ойлголтыг ингээд сонсох юм бол ийм үндсэн дөрвөн асуудлыг оруулж ирнэ. За түрүүн бас бид нар ярьсан тий өрхийн орлого зарлах хоёр дээр хамгийн гол анхаардаг нэг зүйл юу вэ гэхээр тогтмол орлого, тогтмол зарлагыг төлөвлөж явдаг. Тэр нь юу вэ гэхээр сар болгон за магадгүй тухайн 7 хоног болгон байж болно. За яг тогтмол үнэтэйгээр гарч байгаа зарлагыг бид нэр тогтмол зарлага гэж яриад байгаа. За тэгвэл тогтмол орлого зарлах хоёрыг төлөвлөж явдаг. Яагаад вэ гэхээр энэ зардууд маань тухайн гэр бүлийн хувьд бол одоо юу гэх юм байнгын орж ирдэг. За тодорхой хэмжээтэйгээр тодорхой хугацаанд давтамжтай орж ирдэг учраас бид нэр төлөвлөх боломжтой. Жишээлх юм бол за орлого хэдэн төгрөг орж ирдэг. Тэгэхэд түүнээсээ ийм төгрөгийн зарцуулт хийнэ гэдгээр орлогоо төлөвлөж явдаг. Нөгөө талаараа зарлагаа бид нэр бичдэг болоод зарлага дотроосоо манай гэр бүлийн хувьд 7 хоногтой за хүүхдийн халаасны мөнгөний жишээ нь одоо хэдэн төгрөг зарцуулдаг. За жишээ нь Монгол гэр бүлүүдийн хувьд нийтлэг байдаг зүйл бол хүүхдтэй халаасны мөнгийг зарим гэр бүл өдөр болгох ч юм уу, зарим гэр бүл одоо 7 хоногийн эхэнд өгөх ч юм уу ийм байдлаар ингээд тодорхой хэмжээний ингээд мөнгийг хүүхдүүдэд хуваарлаж идэг. Тэгэхээр энэ октоор нөгөө нэг байнгын гарч аваад бид нар энийгээ тогтмол зард болгоод энийг яах нь бас зарлагын төлөвлөгөөндөө хуваарлаж явдаг. Тэгэхээр энэ одоо төлөвлөж хуваарлахад одоо илүү энгийн амархан. Гэтэл өрхийн санхүүд хамгийн гол бас нэг анхаарах зүйл юу гэхээр тогтмол орлого зарлагыг бид нар төлөвлөж хуваарлахад маш хэцүү байдаг. Яагаад гэвэл энэ заримдаа гинтийн ч юм уу те төлөвлөөгүй тохиолдолд гардаг зарлагууд орж ирнэ. Зарим тохиолдолд одоо гинтийн орлогууд орж ирнэ те тухайн гэр бүлийн магадгүй одоо өөр яг үндсэн орлогоос гадна орж ирэх те магадгүй одоо хөрөнгө оруулалт гэдэг хүмүүсийн бодвол хөрөнгө оруулалтаас нь гинтийн ашиг орлого орох иймэрхүү кейсүүд тохиолдлуудыг бид нэр тогтмол бус гэж яриад байгаа. За тэгэхээр ийм байдлаар бид нар тогтмол бус орлого зардаг дээр илүү анхаарна гэдэг бол өрхийн санхүү дээр ерөөсөө гол хийж байгаа үний яг бас гол анхаарах ёстой нэг үндсэн хэсэг байдаг. За тэгэхээр ер нь бол ер нь хувь хүн гэхгүй өөрийнхөө санхүүгээ төлөвлөхдөө хамгийн гол одоо юу гэдэг те төсвийн нэг хэсэг болж байгаа бол зардыг төлөвлөх нэгэн анхаарал хандуулах ёстой байна. Тэгэхээр ингээд зүгээр энгийн зүйлийг хийдэ. Жишээ нь зарцуулалт хийж байгаа ямар нэг зүйл одоо худалдаа авалт хийж байгаа тий. Та тэр зүйлийг аваад төлөвлөж исэн бол яг тэр зүйл чинь таны яг хэрэгцээ юу гэсэн үг гэдгээ эхлээд та худалдаа авалт хийхээс өмнө өөрөө сайн бодож үзэх хэрэгтэй. За зарим тохиолдолд одоо юу гэдэг нь план зар сэтчтаа ч гэдэг юм уу. За эсвэл одоо юу гэдэг нь бусдын гятгалгаар ч юм уу тий. Бусдын одоо юу гэдэг нь нөлөөллөөр бид нэр заримдаа шууд хэрэгцээ биш зүйлээ хүсэл бодож исэн зүйлээ зарлага гаргацдаг. Тэгэхээр яг санхүүгээ барьж байгаа одоо гэрийн эзэгтэй нар маань яг танаа гэр бүлийн хувьд танаа гэр бүлийн хэрэгцээ хүн таны гэж бодохоос илүү манаа гэр бүлийн гэж бодоод яг таныг
таны одоо гэр бүлийн бусад юм уу гэдгээ сайн бодож үзээрэй. Тэгээ гинтийн сэтгэл хөдлөлтөөр шийдвэр гаргах юм бол эргээд үхэн санхүүд дараагийн бодит орлогоо чинь дандаа буурууж явж идэг. Ягаад гэвэл нөгөө төлөвлөгөөгүй авсан зардал маань эргээд орлогын дүнгийг чинь яг дараагийн удаа багасгах зүг тэр зүйлд одоо мөнгийг зурцуулснараа. За үргэлж хэрэглээний барааны үнүүдийг маш сайн харгацаж үзэх хэрэгтэй. Жишээ нь энэ жилүүдэд одоо хүнсний бүтээгдэхүүний үнүүд одоо Монгол улсын жишээ нь бараг 70-аас дээш удаа өссөн байгаа. Өмнөх оноосоо тий. За ингээд хүнсний бус зүйлүүд ингээд маш олон бүтээгдэхүүн үйлчлэгээний үн өсөж идэг. Тэгэхээр бид нар нөгөө өргөн хэрэглээний барааны үнийг өрхийн санхүүгээ гэдэг хүмүүст яаж ямар хэмжээтэйгээр өөрчлөгдөж өсөж байна вэ гэдгийг бас анализ хийгээд харч чаддаг. Энэ маань бас нөгөө санхүү хийж байгаа хүнд бол би энэ зүйлийг одоо байн худалдаа авах уу эсвэл энэний хэмжээг багасгах уу? Энэ яг миний гэр бүлийн хэрэгцээ зохистой зардал маань мөн үү? Тэ зарим гэр бүлүүд яадаг вэ? Одоо орой одхон тэ магадгүй амтан авах ч юм уу эсвэл одоо гастаа ундаа уух ч юм уу ийм байдлаар зайлшгүй бус зардлуудыг за тамигч гэдэг юм уу тэ хүний эрүүл мэнд талаасаа зайлшгүй бус ийм зардлуудыг гаргаж идэг. Тэгэхээр нөгөө нэг өрхийн санхүү бичиж байгаа хүн бол тэр зүйлүүдэд одоо юу гэдэг тэ төлөвлөлтгүй зайлшгүй хэрэгцээний бус зүйл хэдэн төгрөг зарцуулж байна гэдгээ бас ингээд давхар анализ хийдэг. Жишээлх юм бол одоо юу гэдэг тэ тухайн гэр бүл маань 1 сарын хугацаанд одоо яг зайлшгүй хэрэглэх шаардлагатай хоол хүнснээс гадна магадгүй гадуур хооллолт ч юм уу те за магадгүй одоо юу гэдэг одоо нөгөө хэрэгцээ гэдэг зүйлээсээ бусад гэдэг зүйлээ дагаад гинтийн шийдвэр гаргаад авсан зүйл ч юм уу те энэ зүйл яг хэдэн төгрөг зарцсан. Энэ маань эргээд миний санхүүд манай гэр бүлийн төсөв ямар мөдөө үзүүлч вэ гэдгээ бас ингээ харж байна. За аливаа худалдаа авалтыг ер нь аль болох ийм асуулт тийм. За микрофоноо хаараа манайха нэг нь микрофоноо онгойлгоцсон байна. За аливаа худалдаа авалт хийхдээ ер нь одоо аль болох тийм бэлэн мөнгөөр худалдаж авах. Тэгээд заавал хариуцлагыг нь авдаг байх гэж байгаа. Яагаад ингэж байгаа вэ? Хүн магадгүй нөгөө нэг карттай тийм картаараа худалдаа авах гэж картанд байгаа тэр мөнгийг мэдж байгаа тооцоолж байгаа учраас аль болох сэтгэл хөдлөлөөр илүү худалдаа авах гэдэг. Яг бэлдээд гарсан мөнгө аваад гарч байгаа бол магадгүй тэр зүйлээ яах нь яг тэр мөнгөндөө тааруулаад аваад ороод ирж жишээ. Тэгэхээр нөгөө нэг биднэрт нөгөө нэг орлого маань илүү байна гэдэг тэр одоо юу гэдэг нь ойлголт оюун санаанд маань ингээ байгаад байгаа бол худалдаа авах гэдэг бид нар хүслээд авах гэдэг. Гэтэл бидний хэрэгцээгээд байгаа зүйл маань яг таны төлөвлөлөөд авахыг бодоод гэр бүлийн хамтдаа шийдвэр гаргасан. Тэр таны хэрэгцээ болоод байгаа. За ер нь амьдралын энгийн зүйлээс одоо сүүлийн үед хэлсэн одоо юу гэдэг нь эмгтээчүүд гэр бүлүүд маань илүү минимал буюу энгийн зүйлээс энгийн байдлаас сэтгэл ханамж авдаг амьдралдаа илүү энгийн одоо эд зүйлийг хэрэглэхийг ингэж хүсдэг болсон байгаа. Тэгэхээр нөгөө нэг байгаа зүйлээсээ илүү сэтгэл ханамж авна гэдэг бол та нөгөө нэг өөрийнхөө тэр хязгааргүй гэсэн хэрэгцээгээ бас яг тодорхой хэмжээнд амнаад одоо юу гэдэг нь барьж явах ийм боломжтой. Тэгэхээр нөгөө амьдралын энгийн зүйл гэдэг зүйл яг тухайн гэр бүл юу байна вэ те хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байгаа. За магадгүй гэрийнхэн хоол хүнсээ цуглуулад явж байгаа. Энэ бүх процессоос хүн бас өөрөө энгийн зүйлээс сэтгэл ханамж авч чадах юм бол илүү зүйл рүү нөгөө хязгааргүй тэр хэрэгцээг хангахад байгаа өөрийнхөө санхүүгийн төсөв байдлыг хямралд оруулахгүй ингээ алтан хийгээд байж болдог. За тэгэхээр маш олон хүн одоогүй мөнгө үрж хүсээгүй зүйлээ авдаг гэж байгаа. Тэр энэ ойлголт маань өөрөө юу гэдэг хэлж байна вэ? Хүн ер нь бол ямар нэг орлогыг одоогүй байхдаа тэрийг үрг төлөвлөрөөс гаргаж өгөх. Яг баталгаатай тэр мөнгө орж ирэх нь тодорхой үед тэр хүн төлөвлөнө үхээс одоогүй мөнгө. За магадгүй сарын дараа миний бизнесийн орлого ч гэдэг юм уу, миний одоо өөрийн жижиг одоо хувийн онлайн шопын орлого ч юм уу тийм байна гэж бодоод магадгүй зээл тавих ч юм уу те бусдаас одоо түр хугацаагаар авъя ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар өөрийгөө санхүүгийн бас эрсдэлтэй болохоос хүн сайн бодох хэрэгтэй. Ягаад гэвэл энэ зүйл маань магадгүй танаас хамаарсан бусад хүчин зүйлээс хамаарснаас бас яг таны бодож байгаагаар тэр одоогүй мөнгө ч орж ирдгүй үгүй гэдэг асуулт бас эргэлзээтэй шүү дээ. За тэгэхээр яаж өрхийн төсвөө хийх вэ? Ер нь өрхийн төсвийг хийхэд бол хийхтэй хүмүүс асуудаг та өрхийн төсвийг яаж хийх вэ? Ямар нэг арга байд юм уу, загвар байд юм уу? Тийм бэлгийн байд биднэрт өгөөч гэж хүсэж идэг. Гэтэл өрхийн төсөв хийх өөрөө маш энгийн. Ерөөсөө танд ихтер одоо юу гэдэг нь батахан ба та түүнийгээ барьцуугаад өөрийнхөө өнөөдрөөс гэсэн тооцоог яг өнөөдрөөсөө бичээд явчих жоох. Жишээ нь яг одоо танд хэдэн төгрөг байгаа юм.
тэр мөнгийг та юунд зарцуулах вэ? Тэр зарцуулах гэдэг мөнгөө үлдвэл дараагийн удаагийн төлөвлөгөөнд юу оруулах вэ гэх мэтчтэнгээд хүн өөрийнхөө өдөр тутмын тооцоог хийж явах юм бол тухайн гэр бүл хэдэн төгрөгийг юунд зарцуулсан бүр маш жижиг зүйлийг долоод гарчдаг. Тэгэхээр эргээд нөгөө гэр бүл дотор гадаг маш том нэг зөрчилдөөний нэг одоо юу гэдэг нь том хэсэг нь одоо ерөөсөө өвлийн санхүүгийн асуудал байдаг. Жишээ нь эхнэр нөхөр хоорондоо санхүүгийн асуудлаас хоорондоо үйл ойлголцох чи санхүүгээ сайн бичихгүй байх, чи санхүүгийн одоо цагтаг батгүй байх, чи олж байгаа орлогыг маань зөв хуваарлахгүй байх, чи одоо маш их эмх замбраагүй худалдан авах гэж юм гэдэг. Ингээд нөгөө нөхрүүдийн ч юм уу гэрүүдийн орлого олж байгаа гол хүний санхүүгийн бас нэг одоо тодорхой хэмжээний үйл ойлголцтой зөрчлүүд бидний дунд гарч ирэх гэдэг. Тэгэхээр өдөр болгон санхүүгээ бичдэг хүн яадаг вэ гэхээр ерөнхийдөө санхүүгийн хамааралтай тэр гэрүүд гараад байгаа зөрчлийг чинь 86% санхүүгээс хамаарат байна гэж байгаа байхгүй юу? Өрхийн санхүүтэй холбоотой чи сайн орлого олохгүй, чи сайн мөнгөний маань зарцуулахгүй гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг бид нараас дууруулж чадна. Үйл ойлголцтой асуудлыг энэ одоо хоорондоо зөрчилдөд байгаа санхүүтэй хамааралтай асуудлыг. Тэгэхээр өдөр болгон өрхийн төсөө бичин гэдэг бол таны өдөр тутмын санхүүгийн түүх өөрөө бас давхар яах нь бичигдэж идэг. Жишээлх юм бол та хүүхдтэйгээ одоо юу гэх юм хамтдаа зугаалах ч юм уу хүүхдтэйгээ гадуур хоол идэх, хүүхдтэйгээ бацаанд явчих юм уу. Энэ зүйлүүдийг бид нэр яах вэ гэхээр өөрийнхөө бичиж байгаа энэ өдөр тутмын санхүү дотроо бичиж явахдаа заримдаа бид нэр төлөвлөж болно. Жишээлх юм бол өдөр тутмын амьдралаас бид нэр илүү сэтгэл ханамж авах тэр зүйлүүдийг өөрөө бас төлөвлөх ийм боломжуудыг харж чаддаг. Тэгэхээр нөгөө өдөр тутмын санхүү гэдэг маань энгийн юм шиг хэрнээ эргээ таны одоо нөгөө гэр бүлийн санхүүгийн амьдралд чинь бас эрг өөрчлөлтүүдийг авчирдаг онцлогтой байгаа шүү. Тэгэхээр өдөр тутам бичээд байгаа зүйл үнэхээр танд магадгүй та ажил эрхэлдэг ч юм уу завгүй олон жоо хүүхдүүдтэй ийм эмэгтэйчүүд бас түүхтэй байдаг. Тэгэхээр та бодож үзээрэй таны хамгийн боломжтой цаг чинь хизээ. За зарим эмэгтэйчүүд маань одоо өглөө хүүхдүүд нь унтж яхад эртхэн босоод өөрийнхөө санхүүгөө төлөвлөө бичдэг ч юм уу те. За зарим тохиолдолд одоо оройн ирээд намжин басны дараа хэсэг нэг 5-10 минутыг өөрийнхөө санхүүдэд анализ хийгээд ингээд суух боломж гардаг гэж ярьж байгаа. За ингээд өдөр тутам бичиж байгаа зүйл маань 7 хоногийн сүүлд биднээс нэг 7 хоногийн тооцоог маань харуулцдаг. Тэгэхээр яагаад 7 хоногийн сүүлд бид нэр анализ хийж харах хэрэгтэй вэ гэхээр та тухайн 7 хоног танаа гэр бүл хүнсэндээ хэдэн төгрөг зарцсан юм. За тогтмол зардалгаа түрүү ярьсан те бид нэр тогтмол орлогоо төлөвлөж явдаг гэж байна. За тэгвэл тэр тогтмол бус зардал бас хэдэн төгрөг зарцсан юм. Тэн дотроо гинтийн буюу магадгүй төлөвлөөгүй зардал хэд байсан гэдгээ 7 хоногийн зүйл харцдаг. Тэгэхээр юу бид нар одоо энэ дээр боломжтой вэ гэхээр 7 хоногийн төсөлтөө дараагийн 7 хоногт бид нар тогтмол зардал хэдэн төгрөгийг зарцуулах вэ, хуваарлах вэ гэдгээ мэдчихдэг гэсэн үг. Жишээлх юм бол нэг айлын би та бүхэнд хэлж өгье та. Жишээ нэг эмэгтэй өөрийнхөө санхүү хийж явж байгаад өдөр тутмын санхүү хийж байгаад нэг зүйлийг анзаарсан. Тэр нь юу вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсээ зугдуулахдаа нарийн ногоонуудыг ингээд тэр эмэгтэй ингээд маш хэмжээгээр авчдаг. За ингээд 14 хоногор ч юм уу сар ч юм уу ингээд хултаа авах гэждэг. Гэтэл өнөө эмэгтэй маань яг тэр аваад байгаа зүйл маань тэр айлын өдөр тутмын тэр хоол хүнсэндээ хэрэглээд байгаа тэр зүйлтэй маань тийм хөдөлгөөтэй биш байсан гэж ярьж байгаа. Яг үндэ ажилдаа орой бүгдийн би ашиглаж чаддаггүй зарим ногоо маань мууддаг. Тэгээ зарим ногоо маань ингээд интдэг гэдээ ингээд ярьж байсан. Дээрээс нь өдөр тутам тэр за энгийнээр гэх юм бол хүний өдөр тутмын хэрэгцээнүүд талхавтаа дандаа 2 талхах хөстэй гэдээ аваад байдаг. Гэтэл зайлшгүй тэр 2 талхыг одоо заавал идэх ёстой биш. Тэр айл маань өөрөө тэр талхаа бүгдийг нэгддэггүй. Жишээлх юм бол одоо юу гэдэг те хавын заавал одоо маргааш өдөр татаа дараа өдөр татаа. Тэр энэ юу гэдэг фэж вэ гэхээр зүгээр энгийн амьдралаас бид нар өөрийнхөө заавал хэрэглээд байхгүй, заавал мөнгө зарцуулаад байхгүй тэр зүйлүүдээс гарч ирдэг. Жишээлх юм бол бага насны хүүхдтэйгээр бүлүүд бас их онцлогтой. Орой болохоор аав ээж нь хүүхдтэй хайраа идэх хийж байгаа нэг хэлбэр гэж бодож ихэрлээ. Магадгүй амттай зүйлүүдийг аваачд өгөөд идэг. Тэр хүүхд маань тэр зүйлийг одоо 7 хоног яг хэдэн төгрөгийг тэрэн зарцуулсан. Эргээд нөгөө хүүхдийн маань тэг шүдэн ороход за эрүүл мэндийн асуудал гарууд дахиад эрүүл мэндийн зардал гарч ирэх жишээ нь. Тэгэхээр маш олон гоё кейсүүд байдаг. Жишээлбэл өөрийнхөө зардыг төлөвлөд явж байхдаа хүүхдтэй өдрөө болгон чихэр жимээс авч хөөс илүү садаа нэг удаа чихрийн өдөр гад юм уу те хүүхдүүдэд дагуулж за сад нэг л удаа чихэр идэх. Тэр өдрөө чи ээж автагаад дэлгүүр ороод усан чихэр авч идэх ч юм уу те. Иймэрхүү ингээд өөр амьдрал бас эмэгтэйчүүд маань ингээд гоё аргуудыг бас гаргаж ирээд тэрийг өөртөө амьдрал дээр туршсан
Бушгаас тиймдээ хуваалцдаг. Тэгэхээр та нараас бодоод үзээ. Яг өөрийн чинь өдөр тутмын одоо чинь 7 хоногор эцэстээ гарахад яг тийм зайлшгүй зохистой зардууд нь юу вэ? Хэдэн төгрөгөөр зарцуулж байгаа. Тэгвэл дараа 7 хоног бид нэр ийм мөнгийг зарцуулах юм байна гэдэг батаа. Нөгөө дараа зайлшгүй бус давд хэрэглэх шаардлагагүй зүйлүүдэд бид нар ямар одоо байдлыг хичнээн төгрөг зарцуулж байгаа юм бэ? Энийг бид нар хэрвээ хэмнэж чадсан бол юм ингээд танай ургийн санхуд өөр хэрэгцээ хангах бас боломж гарна. За хамгийн сонирхолтой зүйл юу вэ гэхээр ургийн төсөв гэж сараар нэгдэж харагддаг. Маш сонирхолтой. Яагаад гэхээр бүтэн сарын хугацаанд яг тэр гэрийн бүх зардлуудыг яг нэргээд харуулдаг. За би нэг жишээ та нарт харуул. Яг сараар нь гаргадаг жижиг зэрэг дүгнсэн нэг ажил шаардна. Сар болгоны сүүлийн өдрөө өөрийнхөө санхугаа эсвэл дараа сарын эхний өдрөө яг фонд санхугаа нэгтгэхэд харж байна. Энийг бид нар одоо догон байдлаар одоо яг ингээд байн өдөр болгон бичдэг ч юм уу 7 хоног болгон бичээд ингээд зарим хүмүүс бол жоохон төвөгтэй байдаг. Гэхдээ аливаа зүйлийг 3 сар хийх юм бол зашиг болно. Айд бол техникийн сар төвөгтэй байсан ч гэсэн энэ зүйлүүдийг бид хичээгээд ингээд ирмэцээд хийх юм бол дараагийн сард энэ маань илүү зартаа дуурсан юм уу те магадгүй хөдөлсөн зартаа ингээ хацуудаа татаа. Тэгэхээр сард одоо нэгтгэж хамгийн гаргана гэдэг бол хамгийн бас сахалтай ажил гэдэг учраас төлөвлөлтөөс шантарч авахгүй. Гэтэл бол 3 сар бид нараас дагдаг зөвшөөрлөж тэр хугацаанд та нар төр сараас өөрөө энэ бол миний байнгын амьдралын хөвшил хийх ёстой нэг алтан ингээд байдаг те өөртөө санхүүгийн зөв дагдаг зөвшөөрөл сахлах болж ихэд байгаа шүү. За тэгэхээр ургийн төсвийг бүртгэх шалтгаан аргууд байгаа. За зарим хүмүүс түрүүн хийсэн Facebook гэхээр зарим хүмүүсийн хувьд одоо яг энэ програмууд, за аппликейшнууд ч юм уу за ургийн төсвийн өнгөө одоо янз бүрийн үгийг ашиглаад өөрийнхөө санхүүгээ зөвхөн явуулж байдаг. Тэгэхээр ургийн төсвийг бид нар хийгээд заримдаа бид нарт бас санхүүгийн бас нэгдэх тусламгаас бас өөр аргууд байдсан болов илтэй одоо илтэй ч юм уу та нар хайж байгаа. Шингийн аргуудыг бид танад хийж өгөх. Яг тэгэхээр эмэгтэйчүүд маань илүү одоо ажилтаа хөнгөлөлт тэр бол ажил хажуугаараас өөрийнхөө санхүүг хэдхэн их юм боломжтой энгийн аргууд байдаг. За дугтууны арга гэж байдаг. Дугтууны арга. Энэ арга ямар онцлогтой вэ гэхээр одоо хуваардаж хийх арга гэсэн. Жишээлбэл бодвол хоол хүнсний дуу за одоо заалбардаг тонц хааны ч юм уу те. За магадгүй хөрөнгөний тогтмол хийдэг айдууд хөрөнгөний за магадгүй одоо яг нэг зээл төлдөг гэж юм. Ингээд дугтуунуудад хуваарлна гэсэн. За тэгтээ дугтуунд хуваарлах хараа сүүлийн орчин үед юу гэж үзэх хэрэг дансны аргаар бас олж болж байгаа. 4 данс те 6 данс гэх юм те дансуудыг бий болгоно. Тэр данс болгоно нь тодорхой зорилготой байх хэрэгтэй. Жишээ нь хоол хүнсний зориулсан данснаас хизээч бид нэр хөрөнгөлийн данс руу авч чаддаг. Яг тэгвэл анхнаасаа төлөвлөж байгаа. За ер нь дугтууны аргыг хэрэглэхдээ аль зүүн дугтуунаас хэрэгтэй. Маш олон дугтуу гаргаад дугтууд мөнгө хийчээд тэрийгээ юу гэдэг нөгөө дугтуунаас аваад энэ аргыг та хэрэглэж чадахгүй байна. Тань одоо сахлах бат байхгүй наа гэж хэлдэг байгаа. Тийм болохоор айд одноо дугтууны аргыг 2-5 дугтуу гэж гаргаад яг гол дугтуун дотор одоо яах вэ? Хуваарлах ёстой. Энэ хийсэн ч болно. За эсвэл бид нар одоо одоогийн хийсэн ч хүмүүс үүдээ харилцах данс хадгалах за зээлийн данс гэдэг ерөөсөө нийтлэг энэ дансуудаа бид нэр зөв хамгийн гол энэ дансууд хоорондоо бид нар яах нь мөнгийг авч шилжүүлж нааш чаш та идүүдтэй гэж зөвлөж өгөө. Яг тэр данс нь бид нар хуваарлсан дүнгээрээ зөвхөн өргөжлүүлээд явах хэрэгтэй. За ийм онцлогтой аргыг дугтууны арга гэж ярьж байгаа. За дараагийн бүслэгтийн арга. За би энийг ахаад энэ дараагийн харуулт гэж бодож байгаа. Тэгэхээр бүслэгтийн арга болохоор нөгөө түрүүн бат дэвтэр аваад ингээд бид нар өрхийн төсөө ингээд хийхэд амархан. Гэтэл бүслэгтэн дотор ингээд нэг юм системтэй зэгцтэй хийх юм бол хатгаж гэсэн аюу амархан болчихдог. Жишээлх юм бол за өнөөдөр чи 9 сарын 16 штэ тий 16-ны өдөр. За 9 сарын 16-ны өдөр гэхэд одоо юу гэдэг тий бүслэгтэнтэй орлогыг татна. Зарлагаа нэг татна. Үйлцэх нөгөө төлөвлөлт зүйлээ ингээд хичээж бодно.
Тийм тэр өдрийн чинь санхүү маш гоё зэгцтэй харагдана. Ингээд зэгцтэй очих юм бол нөгөө өдөр зүгээр доош нь ингээд зургуудаа бичээ тэр одоо юу харахаа мэдэхгүй ингээд самгаалтахгүйгээр та яг нөгөө зэгцтэй тооцоон дотроос манай 9 сарын 16-нд хэдэн төгрөгийн орлого байсан юм байна. Тэр орлогоос ийм зүйлүүдэд зандаг гаргасан байна. Үлдсэн мөнгөө бид нар магадгүй тэдний сарын тэдний өдөр ийм зүйлийг авнаа ч гэдэг нь өндөд хүн өөрөө нөгөө хийж байгаа өөрийнхөө санхүүгийн тооцоолоод тэр санхүүгээр удирдах байгаа учраас тэр зүйлүүдээ дараа нь бид нар яах вэ гэдэг бас арга замуудаа харж эхэлдэг. Ингэхгүйгээр бид нар зүгээр бичээд өрхийн төсөв биччихээн би мондог өрхийн санхүү гэж бодож итэл нөгөө зүйлээ бид нар ашиглаж эргээд дараагийн амьдралдаа хэрэглэж чадахгүй энэ өөрөө бид нарт ямар ч хэрэгцээгүй. Жишээлх юм бол нэг юм хэлтэй байсан та 96 дэвтэр дээр ингээд 4-5 дэвтэр дээр өөр санхүүгээ бичдэг. Би бод санхүүгээ аягүй санхүү гэдэг энэ дэвтрүүдийг эргээд яанаадэ цэдээ энэ хийгээд байгаа өрхийн төсөөсөө өөрөө юу сурч юм те юунд энийг та давуу талыг мэдвэ гэдэг бас хангалттай тэрийг ашиглаж чаддаг. Ерөнхийдөө чинь энэ над миний ажил гэдэг тэ актер ихэд магадгүй санхүүгийн үйл бодцол санхүү таамаартай асуудал тэр дээр бичиж асуудал харуулна. Ингээд нөгөө гэрүүдийн харьцааны асуудал нааштай эрэг байдаг бас ингээд санхүүг дагаад бас бий болж байдаг. За гараараа бичих арга бол зүгээр машингийн арга. Энийг одоо хүн өөрөө төсөлтөө ч юм уу те янз бүрийн одоо хэлбэрээр хийж боддог. Заримдаа бид нар хүүхдүүдтэй уртдаг юу гэдэг нь те хувийнхаа санхүүгийг ээж нь өөрөө заагаад өчөж болно. Жишээлх юм бол чиний орлого юу байсан гэдэг магадгүй нэг бөөрхөө зураа тэр бөөргийгээ тойруулаад маш шиг тий хадаасны мөн аав ээж өгсөн эмээ өвөө гэсэн ч гэдэг юм ингээд хүүхдээр урт ингээд зургангаа бид нэр бас өөрийнхөө тооцоог нас хэлчихэж болдог. Тэгэхээр эргээд гэрүүлийн орчин дотор эцэг их бас хамгийн том нөгөө нэг санхүүгийн боловсролтой холбоотой сургагч багш нар болдог байгаа. Тэгэхээр өөрсдөө бид нар туршиж үзчихээж өөрсдөө бид нар ордож үзчихээж энэ зүйлийг эргээд бид нар гэрүүдээс хүүхдтэй сургаж хүмүүжүүлж санхүүгийн сахар баттай бас энийг бий болдог байгаа шүү. За тэгэхээр энэ аргыг та нар хараараа сая түрүү миний хэлсэн нөгөө нэг өснөгдлөг харах гэж байгаа. За одоо энийг харах юм бол за орлого ингээд дээр бичсэн. За ингээд орлогыг ингээд бичсэн энэ тав дээр тийм. За нөгөө тал дээр нотоод зарлага биччихэн. Тэгэхээр нөгөө орлого гэдэг хэсэг дээр зөвхөн танд байгаа өдөр болгон орлого орж ирдэг байж болно шүү дээ. Яагаад гэвэл одоо юу гэдэг өдөр тутмын орлоготой тийм одоо бүхэл орлоготой тиймэрхүү өчгөө зөндөө байгаа. Тэгэхээр орлого гэдэг дээр танд байгаа мөнгө гэсэн. Таны одоо яг хатаасан байгаа тийм яг энэ тухайн өдрөө зарцуулна. За хадгаламжинд байгаа мөнгийг тэр өдрийн орлого гэдэг дээр бичихгүй. Яагаад гэвэл тэр тусдаа тийм дөрмтлийн орлого одоо тустаас зарлагдаж явдаг онцлогтой. Тэгэхээр яг орлого гэдэг дээр тэр өдрийн хоол орлогоо бичнэ. За тэгээд зарлага гэдэг тухайн өдрийн зарлагуудаа тэмдэглэж явчихна. Хоол, хүнс, унаа, за утасны төлбөр, за шатхууны төлбөр ч гэдэг юм уу тийм. За хүүхдтэй өгж байгаа хадасны мөнгө гэдэг юм. За ингээд орлого зарлага хоёр биччихээд орхиж өрөөсөө болдоггүй. Хэрвээ тийм бодоод бид зүгээр тэмдэглээд авчихдаг гэсэн. Хамгийн гол зүйл нь тухайн өдрөө бид нэр хичнээн төгрөгийг одоо зарцуулаад хэдэн төгрөг үлдсэндээ гэдэг чинь. Тэгэхээр энэ үлдээд байгаа мөнгөө бид нэр төлөвлөчих юм бол дараагийн өдрүүдэд тий. За маргааш магадгүй бид нэр хүүхдээ одоо ном авч байсан гэж төлөвлөх юм бол яг нь тэр төлөвлөгөө гэдэг дээрээ хүүхдээ номын авч өгнө гэдэг юм. Ингээд ямар нэг зүйлийг цаасан дээр буулгах гэдэг бол өөрөө эргээд одоо нөгөө юу гэдэг нь бодтой бол биелэх магадгүй өсөж байдаг. Танад секрет гэдэг канал бас үзчихсэн баг. Тэгээд номууд бас байдаг шүү дээ. Хүн өөрийн оюун бодлороо өөрийнхөө амьдралын бас сайн зуршлуудыг тий бас оюун бодлороо муу зүйлүүдийг бас бий болгож байдаг. Тэгэхээр нөгөө сайн зүйлийг бид нэр хийхин тулд эргээд бас өөрийнхөө амьдралд хийж байгаа алтнаа яах нь тэмдэглэн гэдэг бол нэг талаараа танаа гэрүүдийн санхүүгийн түүх бий болж байна. Нөгөө талаараа дараагийн өдөр энэ маань өөрөө биелэг тийм бодтой тооцоо та үрдэж та төрүүлж гэсэн. За ингээд өдөр болгон бид нар ингээд туснаад хийч болно. Яг энэ шиг. За тэгэхээр та нар маань өөрсдөө маш гоё дуршлагтай Excel дээр ч юм уу те өөрийнхөө ажлыг улам бодох хийж байгаа олон туршлагууд байгаа. Энэ зүгээр нөгөө нэг энгийн хамгийн амархан аргыг хийж өгч байна. За ингэж хийчих дараа нэгтгэн гэдэг нь чухал. За энэ доор тусналтыг харах юм бол ингээд өдрөөр нь аваад ингээд доошо 30 өдөр, за сар дунджаар 40 өдөр те. За ингээд хоол хүнсний зардал
унааны зардал, ахуйн зардал, хүүхдийн зардал, хувцсны зардал, за тог хаан ч гэдэг юм уу. Ингээд тэр гэр бүл байгаа зардуудаа бид энэ хоошо багнуудаар ингээд бичиж болно. Яагаад ингэж хийж вэ нэ гэхээр нөгөө өдөр болгон гараад байгаа зардал маань сарын сүд хэд вэ нэ гэдгийг бид маш хурдан бодоод авчдаг. Жишээ нь гол хүүхдийн зардлыг бид ингээд бичиж байсан бол хамгийн доор очоод 30-ны өдрийн дараагийн өдөр бид хоолндоо 278,000 зарцуулжээ гэх бүр төгрөгтэй хамт гаргаад ирэн шүү. За унааны зардлаа бичээд өгдөг. За ингээд нөгөө хүүхдтэй өгж байгаа зардлаа ичгээд хүүхдтэй уртаараа нь яхад амар бодно. Чамд ингээд ээж 1 сарын хугацаанд хичнээн төгрөгийг хадаас нэмэг болгож өгсөн байж тээ. Чи өөрийнхөө санхүүгийн өрн яаж зохицох вэ? Дараагийн сард ээж нь чамд яг ийм мөнгийг энээс арай дагыг ч юм уу те ингээд өгөөч гэдэг юм. Гэх мэтчтэнгээр нөгөө нэг бид нар хийж байгаа тооцоон дотроос дараагийн 7 хоног дараа сарынхаа тооцоолыг төлөвлөж чаддаг гэдэг нь бүрхийн санхүү өдөрт хамгийн том одоо юу гэдэг те амжилт болж өгдөг. За ийм байдлаар бид нар өөрсдийнхөө өдөр тутмын тооцоог сараар нэгтгэх байдлаар ч юм уу ингээд хийх нь илүү хэлбэр байгаа шүү. За хэрэглээг хувааж тэр нөгөө нэг тухайн гэр бүлийн хэрэглээ гэдэг зүйлийг хувааж олон аргууд байна. Жишээ нь 50-аар 30 арга гэж байдаг. За сүүлийн үед дэлхийн улс орнууд энэ аргачтаар өөрсдийнхөө одоо яг хөвгөнч байсан өөрийнхөө санхүүгийн асуудлыг ингээд төсөөлдөг болсон байгаа. Тэр төсөөлнө гэдэг маань өөрөө төлөвлөж хувааж харах байхгүй юу. За тэгэхээр 50% хэрэгцээнд дээр гэж байгаа. Олж байгаа ордынхаа 50% гэж байна. За 30% түрүү хэлсэн те хүний хэрэгцээ хүсэж өгдөг болоод одоо юу гэдэг те бас жоохон яа таатаага шүү гэсэн. За 20% хөрөнгөлт та гэж байна. Тэгэхээр та бүхэн манаас бол зэрэг та ордынхоо танаа гэр бүл ордынхоо хичнээн хувийн хөрөнгөлт. За бүх зардаа хуваарлцаад хөрөнгөлж гин үү? Эсвэл эхлээд хөрөнгөлт рүү тодорхой хэмжээний хийчээ төлж гин. За сайн бод. За ерөөсөө гол зарчим бол эхлээд хөрөнгөлт хийх хэрэгтэй. Үлдснээ зарцуулах хэрэгтэй гэдэг. За тэгэхээр бид нар яг нь амжиргааны төвшнгөөрөө тооцоод үзсэн ч гэсэндээ ухаан гэр бүлийн олж байгаа ордын 50 сэдв төлөвийн хэрвээ зөвхөн хоол хүнсний зардал эзэж явах юм бол амжиргааны төвшин одоо мэдээ одоо юу гэдэг те сууд байна гэж үздэг. Энэ эдийн онцлог эндийн цент гэж байгаа. Тэгэхээр бид нэг олж байгаа ордоос 50-аас доош ордын өөрийнхөө хүнсний хэрэгцээд ямар байх вэ гэдгээс тооцоод харч байна. Тэгэхээр энэ 50, 20, 30 аргууд маш энгийн арга. Та энэ аргыг хэрэглэхийн тулд түрүүн хэлсэн ер нь бол альва зүйлийг 3 сарын хугацаанд хийчүүдийн өрөө нөгөө туршилт авдаг. Тэгэхээр эхний ээлжинд бол хүүхдээ юм шиг нөгөө заадлуудаасаа төлөвснөөс одоо хэрэглэх шаардлагатай юм шиг байдаг. Гэхдээ энийг бид нар өөртөө одоо яг нь хямрал тавиад ингэснээрээ зохицуулж болно. За энэ аргыг ашигладаг маш олон жишээ кейсүүдтэй маш олон гэр бүлийн санхүүгийн асуудалтай сайн үрдө авчирсан ийм туршилтууд байдаг. Тэгэхээр хамгийн гол зүйл юу вэ гэхээр бид нар хэрэглээгээ хуваарлахдаа ерөнхийдөө өөрийнх нь дутаа авч чадвар гэдэг зүйлийг сайн бодох хэрэгтэй. За зарим эмэгтэйчүүд маш их одоо юу гэдэг нь гинтийн сэтгэл хөдлөлт бодлоо авах гэдэг жишээ тийм бол одоо юу гэдэг маш гоё ярагдсан зүйлээ за энийг авчий гэж авчдаг. Гэсэн маргааш өдрийнхөө тухайн гэр бүлийн санхүүгийн асуудлын гол одоо орлогыг багасгаж байгаа жишээ нэ тийм. Одоо танд маш гоё ярагддаг. Би өнөөдөр амьдарч байгаа юм чи би амьдралаас маш сайхан зүйлүүдийг авах хэрэгтэй гэж авчдаг. Гэтэл магадгүй нөгөө хүүхдтэй ч холбоотой гарах зардууд, тухайн гэр бүл холбоотой зайлшгүй байх зардуудаа та үнэхээр тэр зүйлүүдэд зарцуулж байна. Тэгэхээр нөгөө батлах чадвараа та нар сайн бодох хэрэгтэй. Магадгүй та авах хүсэж байгаа тэр зүйлээ магадгүй 1 сар 2 сар төлөвлөж байгаа тодорхой хөрөнгөлт 50% ч юм уу тийм ядчихэд ингэж хийж байгаа бодлоо авах гэвэл эргээд нөгөө бодлогод орох болж буурахгүй. За эрүүл мэндэд эртнээс анхаарах хэрэгтэй. Санхүүгээ хийж байгаа тохиолдолд эрүүл мэндийн асуудлаа урт давхар харж чаддаг. Жишээлбэл бол нэг айд байсан. Хүүхдүүдтэй аав нь ганцаараа ажил хийдэг. Тэгээд хүүхдүүд нь алим маш сайтай учраас дандаа ингээд алим авчирч өгдөг байсан хайрцаар нь. Тэгээ алим эзнээс 2 хоногийн дараа хүүхдүүдийн хоолоо нөгдөөд ханиад гаддаг тийм ээ. Тэгээд тэр хүн ямар зүйлийг тэнцэнээс харсан байхад өөрөө санхүүгээс энэ хүүхдтэй аймаг хүүхдүүд ирэнгүүт нэгдсэн учраас тэр хүүхдийн хоолойнд хоёр дараа нь тэр хүн юу анхаарсан гэхээр алим авахтаа бид нар тодорхой тэгээд станы температур байдлаас нэгжээж бид нар бүх юм мэдээ ингээд нэг залуу ярьж байсан. Тэгэхээр энэ маань юутай холбоотой гэхээр эрүүл мэндийн асуудал
өөрийнхөө санхугаас харч чаддаг. За магадгүй нөгөө нэг маш хэмжээгээр одоо юу тэг дуруунд унтсан үүрээд унтсан. Тэгээд тэр айд юу мэдсэн бэ гэхээр эргээд нөгөө шүдийн яслууд гэр гэрүүл гарсан тэр одоо юу гэдэг те өдөр болгон манай хооцоод өдрөө цаадаа тэдэн дөрөв зарцсан юм байна шүү. Ингээд сууж исэн. Тэгээ энэ өөрөө юу харуулж байна гэхээр эрүүл мэндийн асуудал өөрийнхөө санхуж байгаа үгээр дандаа тохоо өгч идэг. Энэ бол зохисгүй зардал, энэ зашгүй зардал гэдэг та нар сануулж өгөх гэсэн. За зарим зүйлээс бид нар татгалзаж болно. Заримдаа магадгүй те зарим биш одоо юу гэдэг те такси өрөөг явууч юм уу дайшгүй зүйлүүдийг бид нар маш хэмжээнд ингээд зарж байдаг. Тэгэхээр хүн өөрийнхөө санхүүдэд дандаа ингээд бодит байдлаа үнэлжтэй бодит байдлаа би маргааш яхав гэдэг ингээд яг удаан гэхээс өмнө сайн гараад бодоод үзчих юм бол энэ зүйлүүдээр бид нар өөрийгөө зүтгэх боломжтой. За тэгэхээр ийм нэг арга байдаг энэ одгийн одоо зөвшөөрөх арга учраас өөрийнхөө тэ өртөө санхүүдээс тэрийг боломжтой байгаа. Тэгээд эсвэл хэрэгцээг маань жоохон ялгаатай учраас энэ дээр тэ яг гэр бүлийн хэрэгцээ юу байх вэ? Тэгээд төсөв юу бодож байгаа шүү. За тэр за өртөө төсөв бүртгэх. За түрүүнээс ашиглаж хэлдэг өртөө төсвийг бид нэг хийх хэрэгтэй юм байна. Хийх юм бол бид нар одог зардал төлөх юм байна. Одог зардал дээр анаад хийх юм байна гэдэг ингээ яриад байгаа. Тэгэхээр та нар маань бодож байгаа сайн туршлагатай хүмүүс ч байгаа. Магадгүй энийг мэд сонсч аваад би өртөө санхүү дээр нэрээ ингээ хийчихвэл ийм зүйлийг бид нар бас зохицуулах боломжтой гэж бодож байгаа. Тэгэхээр нийтлэг гардаг ач холбогдолтой. Яагаад гэвэл өртөө төсөв хийж дээр биднэрт маш олон зүйлийг бид нар сайн зүйлийг өгч байдаг. Жишээ нь мөнгөний үнц нэг мэднэ. Юмны үнц чинь тийм хүнсэлтэд тунхагд жилийн дотор 5% өснө гэдэг нь бас анхаарах зүйл. Тэгэхээр бид нар одоо үн өсөд байгаа зүйлийг заавал хэрэглээд тамир зүйл өөр бүтээгдэхүүний бод хийх юм уу? Зайлшгүй зүйлийг бид нар хэмнэх юм уу гэдгийг бас бодож. За өөртөө байгаа мөнгийг байрлал энэ удаа бид нар хянаад сурч санхүүгийн зөвлөг бидний дотор бий. За гэр бүл төлөвлөлтөнд маш чухал. Эргээд нөгөө нэг гэр орчин дотроос бүгд гэдэг зүйл суралцж байгаа учраас эргээд танаас гарч байгаа танаас удаж байгаа үг маань эргээд өнгөрөө төлөвлөлтөнд энэ өөрийнхөө санхүүгийн асуудал ч гэсэн одоо үүнтэй сайн чад. За хуримтад үзэх боломж гарч ирдэг. За тэгэхээр үхэн төсөн маань өөрөө ийм олон зүйлийг сайн тавыг бий болгох учраас айд бодох яг нь та өөрийнхөө санхүүг өнөөдөр за маргааш гэж хойшлуулгаагаар айд бодох одоо зөвхөн шүү. Одоо хийж байгаа зүйл одоо юу гэх юм уу гэдэг чинь 100 хүн маш сайн та төлөвлөрөө хийгээрээ энэ бол маш үр дүнтэй гэдэг доtroos 98 хүн одоо хүн үнэхээр үнэн юм байна тийм байна гэж боддог. Гэтэл 95 хүн нэг тэгээд энэ доtroos яг үзэж байгаа нь 5% юм байдаг. Тэгэхээр бид 5% боож үлдэхтэй бид нараас хичээхдээ тийм зүгээр урсгалаараа бид нар байх юм бол гинтийн санхүүгийн та үнээр сая ковид үеэр бизнес хийж байгаа хүмүүс хуваараа тийм хөдөлмөр хийжсэн хүмүүс ч юм уу тийм хүмүүс нэгэн өөрчлөлт хямралууд гарсан энэ холбоотой өдөр нөгөө өрхийн санхүүгээ ямар нэг тооцоож төлөвлөгөөгүй ч юм уу хуримттай тэмдэгтийн одоо нэг ихэлгүй байсан маань эргээд маш их хүндэтгэх бас учруулсан байгаа шүү дээ тийм. За тэгэхээр энэ дээр нэг жишээ харъя. За жишээ нь энэ эс зүрэнгээд нэг хүн одоо өөрийнхөө өрхийн төсвийг одоо ингээд жил болгоод хийдэг. За энэ хүний өөрийнхөө блог ч гэсэн ажилладаг. Тэгэхээр энэ хүн яагаад өрхийн төсвийг хийсэн бэ гэхээр өөрөө түрүүхтэй эхнэртэй ажил хийдэг үү? Өөрөө төрийн байгууллагад ажилладаг хүн байсан. За нэг үг автобусанд явж байгаа тийм тооцсон гинэ. Яагаад миний олж байгаа хөдөлгөөн байгаа юм бэ? Би өөр нь яах ёстой юм бодоод нэгэн бодоод тэгээд тухайн үед автобусны билет маань энэ цаасан байсан. Учраас автобусны цаасан билет ингээд батын харандаа гаргаж ирээд орой огон өглөө огон автобусанд явж тэр цагаа ашиглаад өөрийнхөө санхүүгч гэсэн гэж байна. Тэгээд санхүүгээ ингээд 7 доор нэгтэй татсан чинь хэрэгцээгүй зүйлүүдэд маш мөнгө зарсан ч юм уу те зайлшгүй бус зүйлүүдэд ингээд тэр хүний татмал олгосон гэж зарсан. Тэгээ эргээ энэ хүн юу гэж бодсон бэ гэхээр за би ер нь өөрөө программист юм чинь энэ өрхийн төсвийн програмыг хийжээгээд өөртөө зориулсан өрхийн төсвийн програмээс ингээд нөгөө програмыг одоо яасан бэ гэхээр нөгөө цаасан бичдэг ажилладаг бидний одоо нөгөө захимдар хийгээд янз бүрийн аппликейшн ч юм уу те янз бүрийн одоо мэдээлүүдийг ашиглах. Яг тэр шиг өөртөө зориулдаг
үзээд ингээ өөрийнхөө санхүү бүр нарийн арч чадсан. Энэ найдын хувьд одоо яг нь нийт фонд гэсэн нийт аккаунт гэсэн бүтэн жилээр нь ингээ гарсан. За ингээд энэ бол гэхдээ 5 6 жилийн өмнө мэдээж шүү. За ингээд жилээр нь бидний төгрөгийг юу зарч вэ? Жишээ нь одоо бэлэг дурсаад автобус унаа тэмдэг бодоод бид нар өхийн төсөө ийм харж чаддаг. Бүр бидний төгрөгийг хаашаа хадаа голцсноо мэддэг. Юунд та мэддэг тий. За энэ ингээд өөрийнхөө санхүүг ингэж нарийн харж чаддаг бол нэг дараа аанаас маань ихсэлтэй нөгөө дараа танаа гэр бүлийн санхүүгийн төвчэгдэж байгаа. Энэ маань ингээд хоорондох хугацаанд маш олон давуу талыг гэрийн хязгааны асуудал, гэрүүд дотох одоо бүгдийн дэстэл ханамжийн асуудал, за үр хүүхдүүдийн санхүүгийн боловсролын асуудал танаа гэр бүл энэ давуу эрэг талууд ихтэй учраас энэ зүйлийг бити хоолшоорой. Бас тэгээд энийг эхлүүлсэн болоод энийгээ цааш нь хаяггүйгээр цаахгүйгаараас хийгээд бараа. Тэгээд олон гэр бүл олон хүмүүс бас туршлагаа байгаа шүү. За тэгэхээр бид нар тухайгаар мөнгө зарах олон арга байгаа. Тэгэхээр нөгөө сая бүхий ярихад бид нар олон асуудыг ярьж байгаа. За асуудыг ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр зарим нэг зүйл зүгээр та бүхэн маань хараад уншаад өнгөрч болно. Мөнгийг удирдах санхүүгөө зохицуулах байгаа. Бидний хувьд юу ямар алхам хот юм бэ? Яг тэр нөгөө аливаа маань ингээд хийх нэг заавар байх бид зааврын дагаад би заавар хайрч мөтэй хинэгнээс асуух ямар нэг зүйлийг хийх цаг авдаг байдаг. Тэгэхээр аль бодох санхүүг зөв удирдах гэдэг ихтэй хадгаад дараа нь асууд гэдэг ийм хэрэгсэн магтаж түрүүн хэлсэн шүү дээ тий 50 30 нөрмдөр үлдээд хөрөнгөлөлтөд харьяа гэж байгаа. За сүүлдээ санхүүгийн боловсролын чиглэлээр Монгол улсын хувьд одоо мэдээ бас чамбул судалгаанууд 15 оноос хойш хийгдэж байгаа. Тэгээ манай Монгол гэр бүлүүд дээр Монгол хувьд одоо санхүүгийн одоо өмнөдөө гэсэн чинь энэ дээр одоо маш хангалтгүй авсан. Тийм учраас 2015-аас 2021 оныг санхүүгийн суурь боловсролыг дээшлүүд одоо хэрэгжүүлж явсан байгаа. Тэгэхээр энэ дээр юу гарч ирэх нөгөө нэг хадгалах гэдэг зуршил маш багтаа. Нийт бүхний санхүүгийнхээ ерөөсөө 0.2% хөрөнгөлөлттэй байна гэсэн үр дүн харагдаж байсан. Гэхдээ энэ 5 жилийн дараа магадгүй 6 жилийн дараа энэ хөтөлбөр тодорхой хэмжээгээр хүмүүс хөрөнгөлийн талаар мэдээд ирээд ирэхээр нөгөө 0.2% маань 2% болоод ирсэн жишээ нь. Тэгэхээр эхлээд хадгалаад дараа нь зарцуулдаг яг ингээд өөрийнхөө санхүүдээр та ерөөсөө толгой дотор ингээд одоо юу гэдэг нь хатчих хэрэгтэй. Одоо олсон даруйдаа эхлээд хөдөлთა. 5% 10% те аль одоо огцом ихээр биш. За сар бүр төсөө бид нар одоо юу гэдэг нь дараагийн өдрийнхөө дараагийн сарынхаа төлөвлөгөө гаргана. За шаардлагатай зүйлүүдтэй бид дараа л хэрэгтэй. Гэр бүл дотор 5% байна уу, 2% байна уу? За ганцаараа ч байсан. Яг таны зайлшгүй шаардлагатай хэрэгцээ юу гэдгийг тайлбарлаад яах нь зайлшгүй яах нь хэрэглэж өгөх хэрэгтэй. За энэ гэх мэтчлэн бидний зүгээр нөгөө нэг бид нар зүгээр одоо тийм мэдээлэл авдаг учраас энийг ингээд дараа нь гаргаж байгаа. За одоо бид нар өрхийн хөрөнгөтэй багахан ярьдаг маш бага хугацаанд ярьчих. Ерөнхийдөө нийтлэг зүйлүүдээ ярьж байгаа. Тэгэхээр хөрөнгөлөлт гэдэг бол ерөөсөө бидний тухайн өрхийн гэр бүлийн хувьд одоо орлогын чинь нэг хэсэг болдог зарлага байхгүй. Тэгсээр нэ маш онцлогтой өөрөө орлого болж байна. Бүр өсөж явж байгаа онцлогтой. Тэгэхээр санхүүгийн мэдлэгтэй хүн бол магадгүй хөрөнгөлөлт гэдэг зүйлээс арай өөр зүйлийг одоо харцдаг. Хөрөнгө оруулалт юм уу? За эсвэл одоо эрсдлийг даван тул өөр арга зам хайж идэг. Тэгэхээр эхний ээлжинд нөгөө өрхийн ярьж байгаа учраас бид нар өнөөдөр яг өрхийн санхүү зөвхөн дэдүүд авчээ. Тэгэхээр нөгөө орлогын чинь нэг хэсэг нь хэрэглээ одгоод нөгөө хэсэг нь хөрөнгөлөлт буюу хөрөнгөлийн зардал болж байдаг шүү. Тэгэхээр хэрэглээнд хэдүү байх уу, хөрөнгөлтөд хэдүү байх уу гэдэг та яг нь бас тухайн сар болгоно гэж орлого олсон даруйдаа хуурилж байх хэрэгтэй. За тэгэхээр хөрөнгөлт үүсгэхэд ер нь олон алхам байгаа та аль болох стартапчид орлого заргасаа одоо юу гэдэг те төлөвлөжснээс хөрөнгөлтийг бид нар харна. Энд бас хэмнэх зардал харж байгаа. Тэгээ хэмнэсэн зардал бид нар хөрөнгөлт боломжууд болгоно. Энэ маань эргээд бидний тодорхой гэр бүлийн зорилго болж байдаг. Тэний тэгээд 3 хүүхэдтэй хам болоод хүүхэд болгоорын одоо нэг хүн болгоны цар хүүхэд хэрэгцээ гэж байгаа учраас хүүхэд болгоны хүсэл хэрэгцээ яхад байгаа. Бид нар тэр боломжоор бид нар яг тодорхой хэмжээгээр хүүхдүүдийнхээ үзэл одоо юу гэдэг санал бодлыг сонсоод тэнийхээ нэгтэй хангахгүй гэдэг бид нар
бодож төлөвлөж боддог. За ингээ хуримттай өсгөн гэдэг бол эргээд энэ маань өөрөө яг нь таны хувьд сэтгэл санамжууд ч гэсэндээ өөртөө одоо илүү ихтэй санхүүгэж байгаа байлуу сатар бацтай байх юм боломжтой. За ингээд хуримтлалыг хийх ер нь бас гол фокусод ерөөсөө хэмнэлт байдаг. Тэгэхээр хэмнэлтийг түрүүнээс бид нар яриад байгаа тийм нөгөө нэг зайлшгүй зардуудаас бид нар хэмнэж болно. Тун дандаа тийм одоо юу гэдэг нь хэрэглэх шаардлагагүй зүйлүүдэд задаргаад байвал тэрийгэ магадгүй 7 хоногт нэг болгоод хэмжээнд өгөх юм уу тийм. За магадгүй сардаа 2 3 ч юм уу тийм ийм байдлаар бид нар хэмнэлт хийдэг зүйлүүдээ бас тухайн гэр бүл бас хэрэгцээндээ тэгэхээр энэ угаатууд бас нэлээд сонирхолтой бас бидээ бодохоор яагаад тэр хүн онцнороо байждаггүй хэмснээрээ байждаг. Тэгэхээр энийг яагаад ингэж хийж байгаа юм бэ гэхээр одсон даруйдаа хүн яах нь одоо тэ сайн оролттой байснараа байж байгаа биш. Тэр хүн яг хямдмгаа тэ ариуч хэмэж чадсанараа байждаг. Энийг болохоор эдийн засгийн зүйлээр хийсэн байдаг нэг юм. За тэр төрөлтөд ихтэй бид нас нэг анхаарах хэдхэн зүйл байгаа. Жишээ нь тогтсон ерөөсөө ихээр хөрөгдөхгүй баг. За хуримтлалыг тодорхой зорилгоор зорилгогүй хуримтлал хийх юм бол жишээ нь нэг заатал гэсэн тухайн байгууллагад нэг банкнаас та сар болгон ингээд таснаа шугтан авах гэдэг те тогтмол одоо татах гэдэг хуримтлал хийдэггүй. Тэгээд ингээд их хэмжээгээр хуримтлал хийх тусмаа илүү мөнгө хурдан өснө. Тухайн банкныхаа ингээд за томас техний сар жоохон хүндрэлтэй 2 дугаар сар ч гэсэн жоохон төвдөлтэй санагдаад 3 дугаар сард нөгөө хийсэн мөнгө очоод за болоо би энэ хуримтлалыг одоо канцел гэсэн гэж байна. Яагаад гэвэл нөгөө хуримтлал гэдэг зүйлийг анхнаасаа тэр хүн зорилготойгоор хийдэг учраас энэ маань өөрөө түнд дан товч гэсэн. За тэгэхээр нөгөө зорилго гэдэг зүйл маш чухал. Юуны төлөө хуримтлал байгаад тэр юуны төлөө хичнээн төгрөгвэ гэдгээ та дандаа яах нь бодож явах хэрэгтэй, төлөвлөж явах хэрэгтэй. Тэгэхээр мөнгөө төсгөөд энэ мөнгө маань бодоод байна гэж бодох юм бол хүн осноороо байжгүй бодох. Жиний зорилго хэмнэснээрээ бас ингэж яах нь санхүү зүйл зарцуулж чаддаг. За тэгэхээр их олон олсон даруйдаад нөгөө хуримттай. За энэ үгийг 3 хайж байна. Тэгэхээр нөгөө бүгд хийж байгаа өөрийн санхүү дээр бас нэг өөрчлөлт би өөрийнхөө санхүүг нэг өөр байдлаар хийя гэж бодож байгаа. Тэгэхээр бас хуримтлалт бий. Магадгүй тэр олж байгаа багахан хэмжээгээр төсөв баггүй юу. Тэгэхээр энэ маань ингэж яах нь таны нөгөө санхүүгийн сэтгэл дараагийн ордоос чинь дахиад хуримтлалгаа ингээд адад зөвшөөрөд байгаа. Танд сайн зүйлүүдийг эерэг зүйлүүдийг бий болгож байдаг санхүү дээр. За тэгэхээр одоо жишээ нь энэ айлын нэг жишээг авч үзье. Та жишээ нь энэ айлын дотор ингээд хүн болгон өөр ингэсэн хэсэгтэй. За магадгүй хүмүүс ингээд бодож байгаа зүйлүүдийг харах юм бол тэ за хүн нотор хөрмэн ч гэдэм үү. За дараагийн хүүхэд нь байр одоо юу гэдэг нь байрны урьдчилгаа дургуй аав гэдэг нэг гэрүүд байгаа хүүхдүүд ч янз бүрийн одоо хүсэл хэрэгцээ байгаа шүү дээ. Аав ээж энэ дээр яах нь энийг одоо хүүхдүүдийн хүсэл хэрэгцээг сонсоод бас ирэмбэж өгнө. Энийхэн чухал тий. За магадгүй ах ээжийн хурим хамгийн чухал юм байна гэдэг нэгтэй. За дараа нь 2 дахь хүүхэд нь ч юм уу дараа нь 3 дахь ч гэдэг юм. Гэхдээ чиний өндөр дугуйлах биш гэж хэлээгүй шүү. Энэ аав ээж нь 3 сарын дараа ч юм уу чамд авч өгнө. Ингээд нөгөө хүүхдийг шууд би энийг авмаар байна гэх тийм одоо юу гэдэг те буруу зүйл бас ингээд яах нь энийг нь зөв ингээд чиглүүлж боломж гаргадаг. За бүртгэлийн хэмжээгээ гаргана яаж хөрөнгөлөх вэ гэдэг төлөвлөгөө гаргана. За энэ зүгээр нэг айдын жишээ байдаг. Гэтэл таны гэр бүл дотор хичнээн хүүхэд байна хийх юм байна. Та гэр бүлээрээ тойр суугаад чамд юу ч хэрэгтэй байна вэ гэд бас гэр бүлийн гишүүдээс асууж үзсэн үү. Хүүхдүүдээс асуудаг шиг их нэг нөхөж гисэн би энэсээ танд юу хэрэгтэй вэ гэдгээс би энэтэйгээ ярилцаж үзсэн үү тийм. Тэгэхээр магадгүй нөгөө нэг дотроо бодоод байгаа нэг тэр зүйлийг авч чаддаггүй тийм хэрэгцээүүд их байдаг. Тэгэхээр энийг бид нар ярилцчих юм бол тухайн гэр бүл бас яах нь дараа нь за магадгүй энэ дараа ч гэсэн энэ хэсэг чинь хангагдах боломжтой гэдэг би эндээ зөвлөх. За энэ санхүү дээр бид дандаа энэ юм авч хийн дандаа тийм гэдэг ийм нэг одоо үйл явдлууд бас өгдөг. Тэгэхээр энийг та нар маань гэр бүлдээ туршиж үзээрэй. Гэр бүлээрээ тоолтойдоо судалтай уртад хүүхдээсээ чиний хүсэл хэрэгцээ юу байна вэ гэдэг. Багсны хүүхдүүд урт хэлдэг шүү дээ. Би тоглоом авмаар байна. За зарим хүүхдүүд би роботоо авмаар гэдэг. Тэгээд өсөж байгаа хүүхдүүдийг нээж аваад өгчмөд тэр хүүхдүүд өөрөө бас санхүүгийн сэтгэлтэй суралцаж чаддаггүй.
За хөрөнгөлөлт үүсгэж чадахгүй байгаа шатны дутагдууд байдаг. Мэдээж тооцоодоогүй гинти удаа авахыг их хийж байгаа. За тэгээд аливаа зүйлийг сайн судалгаагаар тий бас хэн дүнтэй тий чанар муутай юмуд авчих юм бол шаад дэмий одоо мөнгөө зарцуулаад тий тэрнээсээ сэтгэл хангалттай авч чадахгүй. Санхүүгийн сахилга өгч юм уу. За хамгийн гол зүйл бол ерөөсөө өөрийнхөө санхүүгээ бичдэггүй ийм байдлаар нэгэн нөлөөдөг байгаа шүү. За тэгэхээр энэ дээр төрөвчүүд байна шүү дээ тий яг түрүүний нөгөө нэг юуны дутууны аргатай адилхан. Тэгэхээр энэ төрөвчүүдийг араа танд жишээ хэдэн төрөвчтэй тэгээд өдөр тутмын хэрэглээний, гинти хэрэглээний, хөрөнгөлийн хандивын гэдэг байдаг тий. Тэгэхээр таны хувьд танай гэр бүлийн хувьд хичнээн төрөвчтэй. Та өөрөө цаасан дээр одоо бичээд үзээрэй. Манай гэрүүд ер нь хичнээн төрөвчтэй. За төрөвчдийн зүгээр зургалтаар илэрхийлсэн бодвол таны хувьд ерөнхийдөө ингээд нэг төлөвлөлт ч юм уу тий. Ангын одоо гадаг тийм зардын одоо зүйлүүд гэсэн. Тэгэхээр тэрийгээ таас өөрөө цаасан дээр бичээд үзээрэй. Таны хувьд хэдэн төрөвч байдаг вэ тий. За ингээ хөрөнгөлөлт маань мэдээж олон давуу талыг биднэрт бий болгоно. Аль болох үргэлжлэн төлөвлөгөө заардыг бид нар хэмнэлт гэдэг зүйлээр дамжуулан авах байхад анхаарч чаддаг гэдгээрээ чухал байдаг. За хөрөнгөлөлттэй хүн болгоод ер нь хөрөнгөлөлттэй хүн бол одоо бидэнтэй зохисгүй зарлууд аль болох одоо гинтийн шийдвэр гаргалтын зардууд гаргахгүй тул хөрөнгөлөлттэй хурд ажиллах хэрэгтэй. Яг тэгвэл хөрөнгөлийн өсөлт гэдэг бол эргээд нөгөө сэтгэл ханамжтай санхүүгийн хувьд одоо сэтгэл ханамжаар маш том одоо бас нэг арга байдаг. Тэгэхээр энийг та эхлүүлээд үзэх юм бол эргээд энэ маань өөрөө танай гэрүүдийн санхүү таны хувьд ийм сайхан эрэг талуудтай байгаа шүү. Тэгэхээр бид нэр энэ одоо өөрийнхөө мэдж байгаа, өөрийнхөө хийж байгаа энэ үүдээрээ дамжуулаад бид нэр бүгдээ төсөв зохиох аргуудыг бас зааж өгч байгаа. Магадгүй чи байнга одоо өдөр тутам магадгүй те талаасны мөнгөөгөө чи өдөр тутам ингээ гадуур хоо авч үздэг юм байна. Магадгүй утсандаа нэг датаг авдаг юм байна. Тийм учраас миний хүү энийг хоёроо одоо оногт одоо ав байх юм бол хоёр одоо ч гэдэг юм. Ингээ хүүхдтэйгээ бид нар ярьсан ийм байдлаар эргээд яг нэг санхүүгийн асуудал гэхдээ зүгээр одоо ойлгуулдаг хүүхдтэй заа сургах тэр хүүхдэд ирээдүйн хүүхэд одоо бэлтгэх ийм том одоо ажлыг бид нэр гүйцэтгэдэг ээжүүд эмэгтэйчүүд учраас та нар өөрийнхөө санхүү хийхээс бити хөвшөөгөөрөө өөрийнхөө санхүү өдөр тутам хийж явахдаа та анализ заавал жаараа энэ дотроос та дараагийн автомуудаа хөгжиж олж харж чадчихаасаа гэж. Та анхаар сонсчихсан баярлалаа. Асуулт байвал асууж байна шүү. Өхийн санхүүтэй одоо саний ярьсан зүйлтэй одоо та маань асуулт байгаа асуулт асуугаарай. За мөн өөрсдийнхөө сайн туршлагыг гэсэн би энд асуулж өгч байгаа шүү. За манайхаа асуултаа чиглэлтэй асуугаад бэрээ. За энэ сонсогч Америкт нэг ядаргаатай талын хэсэг юм аа. Нөгөө кредит карт гэдэг айгуух юу яадаг. Танаас нөгөө кредит картыг ашиглах боломж байдаг учраас ингээд кредит карта юм чинь ингээд дэлгүүрт бас айгуух сонголт ихтэй янз бүрийн хэмжээ зарлаа гэж тэгэл тэгээ нөгөө кредит картаараа сайхан зурулчаад дараа нөгөө кредит картныхаа өрөөдийг буцаад төлөхтэй юу лээ гэдэг тийм энэ асуудлыг бол нэр үнээр санхүүгийн сахилга баттай нэр чанга арах хэрэгтэй байт юм байна те. Нэг тийм уруу татагдсан юм хэд юм аа. Америк Монголыг бодвол Монголдас бид нар чинийг тэгтлээ тэгж бидэртээ өгөх нэг юм та одоо ансанда банкнаас тийм гоё 500 мянган төгрөг нэг сая төгрөг ингээд таны илүү 3 сая төгрөг намайг л одоо байхад зарцуулж урьдчилаад дараа нь мөнгө төлөөрөө гэсэн тийм карт их байж байгааг болохоор яг л цалиндаа тооцоод энэ хүмүүс зөв зарцуулаад байсан чинь Америкт ирсэн чинь энэ тийм Costco гэдэг кредит картад нэгтгэдэг айгуух лимиттэй нэгтгэхэр чинь за энэгээ ашиглаж тэгээд 2-3 юм ашиглачаа дараа нь нөгөөдүүлээ бас жижиг мжиг худалдаа авсан дээрээ мартчихна. Тэгээд одоо байнгын царын эсмэснээр яг тооцож байгаа тэгээд нийт хэдэн төгрөг гарах уу гэж
таасахаар нэлээх зарцуулсан юм асуудал байд юм шиг. Уруу татлага их байна. Манайхан дээр ямар санаа байна? Тэг. За тэгэхээр нөгөө кредит карт гэдэг бол та одоогүй орлогоо гэхэд урьдчилан зарцуулаад байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр аль болох магадгүй танд одоо юу гэдэг 5-6 төгрөг байх юм бол та тэрнээс ингээд одоо нөгөө санхүүгийн сахилга бат гэдэг нь та нэг бодлын өөрийнхөө оюун бодлыг бас давхар удирдна гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн сахилга баттай байхын тулд та магадгүй 5-6 картнаас эхний ээжинд нэг картыг хасаад яваарай. Тэгээ Монголд нэг хадгаламж өсгөөс гэдэг ном байдаг. Тэр номыг зохиогч нь хэлжсэн байхгүй юу? Би ингээ анх ингээд бүх зээлийн аппликейшнууд бүх одоо зээл авах боломжтой бүх цугаас би зээл авдаг. Тэгээ одоогүй орлогоо би аль хэдийн тэрүүгээр зуруудаад хэрэгжилчихсэн байдаг. Тэгээ сүүлдээ бүр санхүүгийн хямралд ороод гэр бүл нь үрийн дарамтсанд орсон. Ингээд өнөө залуу маань ингээд баг багаар нөгөө зээлийн карта өөрийнхөө нөгөө нэг дугтуу болгож хэлсэн. Түрүүн хэлсэн шүү дээ дугтууны арга гэх тээ. Нөгөө нэг удаагийн зээлийн картыг хасаад тэрийг олохоор нэг хөрөнгөлийн дугтуу болгодог ч юм уу тий. Тэгээ энэ байдлаар ингэж явсаар байгаа 6 жилийн дотор өөрөө өрнөөс бүрэн гарч чадсан гэж ярьжсэн. Тэгэхээр аль болох нөгөө зээл гэдэг зүйл маань өөрөө хоёр талтай штэ ашигтай зээл байж болно. Ашиггүй үргэлжлэн зээл байж болно тий. Өдөр тутмын хэрэгцээний гинтийн зээлүүдийг бол аль болох авахгүй тэр зүйл мөнгө зарахгүй байхад яг өөрөө ингээд өөрийгөө удирдахгүй бол бид нар эргээд яах нь яг иймэрхүү асуудлууд маш их гарч байна. Монгол ч гэсэн одоо зээлийн картууд маш их болсон. Тэгэхээр энийг дагаад бас хүмүүсийн санхүүгийн хямрал үүсэж байна тий. За манай ээжүүдээс өөр асуух зүйл байна ундраа. Така. За бидний бас яг цаг маань бас болсон байна тийм нэг цагийн хугацаанд бүгдээрээ ерөнхийдөө ярилцаж байдлаас цаг маань нэлээд өнгөрсөн байна. За манай оюутан багшаас өөр асуух зүйл байна манайхан. Сая бол маш олон сонирхолтой аргуудыг за дээр мэддэг юм шиг хэрнээ амьдралдаа ерөөсөө хөвшил болгодгүй тийм зүйлүүд бол маш их байгааг бол анзаарсан ба. Миний хувьд ч гэсэн надад нэг асуулт байна. Байна сонсч байна уу? За. Одоо яг ингээд бичгээр ингээд юу хахад нэг асуултууд байдаг штэ. Одоо ингээд бүх талаас нэг асуусан. Тэр асуултнууд дээр хариулаад өөрийнхөө нэг санхүүгийнхаа байдлыг харж болохоор тийм асуулт байгаа юу? Одоо бэлдсэн файл гэх юм уу? За тэгэхээр нэг санхүүгийн суурь боловсролыг үндсэн 6 үзүүлэлтээр за миний хувьд нөгөө докторийн ажлын чиглэлээр хийсэн. Тэгээд Монгол гэрүүлүүдээс судалгаа авч ирсэн. Тэгэхээр нөгөө санхүүгийн суурь боловсролоо ямар байгааг үнэлэх үндсэн 6 асуулт байдгийн. За тэр 6 асуулт маань бас дотроо нэлээх задарна. Тэгээд тэрүүгээр үнэлээд үзсэн чинь ерөнхийдөө санхүүгийн боловсрол дандаа дундаас доош гарч ирсэн. Тэгэхээр тухайн үед одоо яг тийм авчтаар авч ирсэн. Одоо яг тэрнээс хойш одоо яг санхүүгийн боловсрол сайн байна, муу байна гэдэг яг манай Монгол улсад бол одоо яг гаргаж ирж байгаа тийм одоо юу байхгүй байна. Одоо санжаач гэдэг юм уу тест гэдэг нь сэтгэл зүйн нөгөө нэг юуночиг тийм зүйл одоо байхгүй. Санхүүгийн боловсролыг хүн өөрөө өөрийгөө үнэлж бодно шүү дээ. Жишээ нь та өртгийн төсөв хийдгүү 6 асуултанд дотор ордог үндсэн асуудлыг хэлээд өгье. Та нэгдүгээрт нь өөрийнхөө өрхийн санхүү буюу хувийн санхүүгээ хийдгүү. За магадгүй та одоо юу гэдэг нь аливаа худалдан авалт хийхээсээ өмнө та төлөвлөж хуваарлдаггүй ч гэдэг юм уу тий. За магадгүй та санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ хэдэн төрлийг ашигладаг вэ? За гэх мэтлэн ингээд нэг юм 6 асуулт байгаа. За энэ асуудлуудыг та нар бүсгийн бол дараа нь би сэтгэнгээ авшаар дамжуулаад бас өгчөж болно. Тэгээд тэр болгон дээр өөрөө ингээд үнэлгээ өгөх юм бол та 3-аас дээшт нь ерөөхдөө үгүй л гэж байгаа та санхүүгийн сэтгэг батаас жоохон дундаас доогуур шүү гэдгээс өөрөө үлдэх боломжтой. За тэгэхээр Америкт та бүхэн маань бас ингээд маш олон сонирхолтой тестүүд байгаа шүү дээ тий. Санхүүгийн боловсролын чиглэлээр хийж байгаа тэр тестүүдийг өөрсдөө ингээд хайгаад үзэх юм бол өөрийгөө үнэлээд шууд өөрийгөө ямар төвшөнд байгаа вэ гэдгээс харчиж болно шүү тий. Бас Мэри Кондо агшаа манайх манай Андреас мэдсэн юм тий. За тэгэхээр өнөөдөр бид нарт бас оюун сургуулийн багш маань маш олон гоё аргуудыг хэлж өглөө. Мөн дэлгэц та нарт харагдсан баг тийм үү? Одоо
дууны арга. За тэр одоо өснөлтээр гэдэг энэ олон гоё аргууд байсан. За тэгээд манай группийн гишүүд маань сонирхсан зүйлээ групп дотроо комментээр бичгүүрөөндөө бичээд үлдээгээд ингээд бас асуулт асууж болох. Оюун багшиг энэ групптэй бид ингээ уншчин. Өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад цаг зав зарцуулаад бас маш гоё юм үнэтэй нэг цагийн хугацааг би оюун багшд баярлалаа гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй бас дараагийн тий өөрийнхөө өрхийн санхүүтэй амжилт гаргаад амжиргаа нь улам илүү үтэн дээшлээсэ гэж хүсээрээ. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Дээрээ амжилт хүсье. за баярлалаа. Баярлалаа.